За энэ хяналт шалгалтын давхардлыг арилгах чиглэлээр засгийн газар дээр бол нэг үнэлгээ говмэн ажилдаг. Үнэлгээ хийж байгаа мэдээллүүдийг бол бид нэр одоо мэдээллийн технологи ашиглаад цахимаар одоо анализ хийдэг болсон. Тэгэхээр эргэжил хийгдэж байгаа төлөвлөгөө шалгалтуудын давхардлыг арилгах чиглэлээр бодлого боловсруулах хэрэгтэй. Тэгэхгүй энэ төрийн байгууллагуудын шалгалт давхцаад байна. Үзүүлж байгаа харуулж байгаа ажлууд нь адилхан. Тэгээ энэ олон төрлийн байгууллагууд ажиллаж явуулахгүй. Тэгээ зөвлөн туслахасаа тохон байхгүй болсон шүү дээ. Одоо сүүлийн судалгаанаас нь харахад бараг 34% нь торгох руу чиглэж байгаа. Ерөөсөө л тэнд ямар зөвлөн туслах юм байгаа. Дээрэс нь стандарт тохирлын үнэлгээний хууль их хурл дээр энэ хэлц хэсэг дэмжигдсэн. Энэ стандарт тохирлын үнэлгээний хуультай энэ зөвшөөрлийн хууль, энэ хяналт шалгалтын хуулиуд уялдах ёстой маа. Тийм учраас энэ нэгэнт нэгтгэгдээд байгаа датан дээр суурлаад эргэжлийн төлөвлөгөө шалгалтуудыг зэгцлэхгүй бол энэ төрийн байгууллагуудын шалгалтын давхардал одоо хэрэгс идэрлээ. Дээрэс нь наад олон салбарын байцаагч нарыг чинь нэгдсэн удирдлагаар хангадаг эрх бүхий албан тушаалтан байхгүй боллоо. Тэгэхээр энийг засгийн газар дээр хяналт хэрэгжүүлэх газар дээр төлөвлөгөөг нь гаргаад нэгтгээд үе шаттайгаар тэр мэдээллийн технологи ашиглаад төлөвлөх хэрэгтэй. Тэгжиж энэ хувийн хвшилтээр үүсэж байгаа хүнд сурталууд багаснаа. Үүнийг одоо засгийн газарт одоо чиглэл өгмөр. Дөрвөн эдийн засгийн эрх чөлөөний хууль гэхгүйгээр зах зээл дэх төрийн оролцоог бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх одоо хууль эрх зүйн орчинг сайжруулах гэдэг байдлаар томьёолоод орж ирж болно. Мөн төрийн хяналт шалгалтын гэхгүйгээр зөвхөн хяналт шалгалтын хууль гээд томьёолж бас болж байна. Ингээд засгийн газарт одоо чиглэл өгөх тогтоолыг гаргаад энэ олон их хурлаас батлагдсан тогтоолууд бодлого шийдвэрүүдийн үнэлгээг их хурл өөрөө хийнэ. Тэг хэрэгтэй хэрэггүй баахан тогтоол гаргасан. Тогтоол хэрэгжүүлээд байгаа юм байдгүй шүү дээ. Би өөрөө хяналт хэрэгжүүлэх нэг хууль тогтоомжийн биелэлтийн талаар төрийн байгуулалтын байнгын орон дээр саяхан тайлан танилцуулсан шүү дээ. Их хурлын тогтоол энэ байнгын орны тогтоол хэрэгжиж байгаа юм байна. 30% хүрэхгүй байна шүү дээ. Хэрэгжихгүй тогтоолууд баталж ийснаас батлахгүй байсан дээр. Тэгээ ер нь одоо олон юм хийж сюрприз байхгүйгээр энэ бизнесийнхнийг ч гэсэн ард түмнийг ч гэсэн амар амгалан амьдруулах хэрэгтэй. Тийм учраас бол бид зарим үед дуугаа суух нь бас хүчтэй байж магадгүй шүү. Зарим үед үйлдэл хийхгүй байгаа нь хувийн хвшлийнхэнд иргэдэд том тус өглөө болгон босч ирж нэг гинт янз бүрийн юм сэтгэж ус төрчдийн энэ олон сюрпризээс чинь залхаж байна. Тийм учраас хэрэгжүүлэх боломжтой тогтоол батлна. Хэрэгжүүлэх боломжгүй бүх тогтоолуудыг цуцлах хэрэгтэй. Тийм учраас энэ эрх зүйн дүн шинжилгээний хэлтс цаашдаа энэ AI дээр ч гэсэн нийт гарсан энэ эрх зүйн актуудыг бүгдийг нь шүүж үзээд шаардлагагүй хэрэгжээгүй тогтоолуудыг бүгдийг нь хүчингүй болох арга хэмжээнүүдийг сая ажлын хэсгүүдийг татан болгосонтой адил цуцлана. Ингээд хэрэгжих боломжтой тогтоолуудаа бариад хэрэгжилтэд шахаа явуул эргэжилч гэсэн одоо энэ төрийн байгуулалтын сандгаа даргын байнгын орон дээр ядаж наад тогтоолууд чинь хэрэгжсэн маа гэдэг дүгнэлтэнд хүрэхгүй бол жил болго ингээд 20-30% биелэлтэй тогтоол хилцдэг, нөгөө юм ярьдаг. Сайднаас нөгөө юм ярьдаг, бид ч асуух юм асуудаг тэр ийм байдалтай байна. Тийм учраас үүн дээр нэг илүү зэгцтэй ажиллая гэдэг саналтай байна.